Сайн байцгаана уу? Шинэ бичлэгээр уулзж байгаа даа байж тээ. За өнөөдрийнхөө бичлэгийн студийг яг уу өөрийнхөө би бас захирлын албанд шилтээ. Өөрийнхөө нэг жижиг өрөөндөө хийлээ. Давдлаа захирлыг байхгүй зөв өрөөнд амжуулсан гуйгаад надад ямар их өөрөө авах уу надад жижиг өрөөл гэж байгаа гэрт тээ. За ингээд шинэ бичлэгээр уулзж байгаа даа баяртай байна. За өнөөдрийн видео маань мэдээж part 2. Part 1-ийг үзээгүй хүмүүс шууд part 2-ыг үзэж байгаа хүмүүс байвал part 1-ийг манай одоо YouTube сувг руу ороод үзээрэй. Ингээд шууд яг уу олон юм ярихгүй шууд ярианд орж эхлэе. Эхний олон танил хүн ерөөд бол ямар аниме лайв гэсэн тоглох тохиромжтой вэ гэхээр энэ бол One Punch Man. За One Punch Man аниме гэдэг та бүхэн ерөөд бол мэдэн шүү дээ. Сайтама тий ганц зүгтээ хазангаа л мэдэх багт. One Punch Man аниме миний хувьд бол жинхэнэ баатар тий ямар ч супер хүчгүй, ямар ч тийм давуу тал байхгүй. Өсөн мөртлөө дотоод зураг сэтгэл, өөрийнхөө шудраг ёс, ингээ иргэдэг хамгаалагдсан сэтгэл нь үнэхээр бусад баатараас хол өлөө байдаг. Дугуй ч мөмэн гэдэг дүр байдаг. За дугуй ерөөд бол ингээ дугуй ундаг, маш сайн дугуй ундаг, тэгээ биеийн физиологи сайтай. Тэр дүрийн яг One Punch Man-ы лайв экшн явал ямар Монгол хүн зохио гэхээр мэдээж сүүлийн үед маш одоолоод байгаа. Ваза очроо буюу англи руу дугуйтай жийсэн хүмүүс маань байгаа. Ваза очроо буюу яг тоонбол яг тав тохирж байгаа үстэй адилхан дугуй ундаг, адилхан төсөл тэмэлтэй. За Ваза очроогийн хувьд бол мөрөөдөл биелдэг гэдэг бол бидэд бол харуулсан. Зээж өөрийгөө уулзч чадахгүй гэж бодож исэн Wayne Rooney тамирчтай уулзсан. Хизээж очиж чадахгүй гэсэн мөрөөдлийн Old Trafford цэнгэлтээр очсон. Хоёулаа мөрөөдлийнхэн төлөө ингэ дуугаж идэг. Тэгээд яасан? Мөрөөдлөө биелүүлж нэг нь баатар болдог, нэг нь Монгол улсын баатар болдог тий. Энэ бол үнэхээр тохиромжтой. Ерхэд бол Ваз очрол энэ дүрт хамгийн тохиромжтой гэж бодож байна. Дараагийнх нь бол Vinland Saga аниме хамгийн хүчтэй дүр гэж авдаг. Торклийн дүрт манай хошин урлагийн маск удаагчдын баяр баянаг таарна. Царай барин бүр адилхан байгаас та заавдлаа. Гэтэ энэ бол биеийн хэмжээнд бол адилхан шүү. Ардын жүжигчин, алтан үеийн хамгийн шилдэг жүжигчин Дамчаа ноёнтой маань Vinland Saga-гийн Ашлатын дүрт орно. За ерөнхийдөө бол Мантуц цаатны Смел тайж байгаа яг тэр онцлог тэр яриагаар яг Ашлатын дүрт бол маш сайн бүр үнхээр тохирно. Хоёулаа мэрэгэн ухаатай бас тэр хэлж байгаа хэл зүгнүүд, зүүр өгнүүд, тэгээ бас тэр харизма, тэгээд бас тэр байгаа байдал сахал махал хоолой амар адилхан гэж бүр Vinland Saga-г үзэл Ашлатын дүрийг хараад би шууд Смел тайж байна. Монголын бүх цагийн хамгийн шилдэг эсрэг талын дүр байна гэж харж ирсэн. 熱くなっちゃダメ。修行が足りないぜ坊や。 Та нарыг хонь хариулах албанаас хэрхэвч өөрчлөхгүй болгосыг наад усан толгойд тунгаал захинчи. お前の戦う目的を思い出せ。いいから見せろ。 Одоо хэрэг нэгэнт миний хүссээр дуусч байгаа болохоор бичлийн галыг чинь захиж нутгийг чинь зааж өгье. ルキウス・アルトリウス・カストゥス。 Лав. Үүдэн тэний дугаар. Дараагийн дүр бол амар адилхан. Sport Art Online аниме Агил гэдэг дүр өгдөн шүү дээ. Нэг баарны барим юм шиг амар бат битэй юм халдсан толгойтой, сахалтай юм царайлаг залуугийн дүрт манай Монголын олон танил болох чин санаа жүжигчин маань яг таарнаа. Одоо та бүхэн алцуулаад хараад царай, булчинлаг би харц марц ярианы ингээд өнгө мөг хоолоо мол амар адилхан. Манай бодоод үзтээ яг ингээд лайв гшнаа гарч чин санаа яг Агилийн дүрт толоод ингээд хоолоо мол яц тээ. За дараагийн юу гэвэл ерөөдөө бол спортын аним тий. Та бүхэн сайн мэдэх Kuroko no Basket гэдэг тий. Цагсны аним алдартай аним. За тэр аниме миний хамгийн хайртай дуртай нэг аниме дүр үү. Murasaki Bara гэдэг. Kuroko no Basket-ийн яг юм кино гарвал Murasaki-гийн Bara-гийн дүрд бол яалчгүй тоглох боломжтой саксны чадвартай хэрвээ яг ингээд тамирчин орд ивэл би бол хасын үлгүүдийн руки тоглогч байсан. Газар хоёр бүр яг та. Яа тэр өндрийн хэмжээ. Тэгээд газар хоёр ч өөр ингэ тоолж байхдаа амар дуугүй нэг хоёрлдгүй. Тэнгод Murasaki Bara-ц ерөөдөө бол анийн дээр тоглож явах сакс мөнгө тоглож байгаа нэг амар дуугүй ингэ юм хийдгээчдэг. Тэгээд ерөөдөө бол өндрийн хэмжээ царай марин бол амар төстэй бастай адилхан. Яг Murasaki Bara-т бол газар хоёр яг тохино. Тэгээ гайхалтай тох. Акашигийн дууд яалчгүй Монголын энэ жилийн одоо өнгөрсөн жилийн FIB бас үлзий башиг үнэхээр ингээд тоглолтын хэв маяг мөн таарнаа. Тэгэж хоёулаа царайлаг үлзий башиг үнэхээр үлзий башиг нэг залхад нэг охин зүг гэлдэг гэж байна. Хоёр залхад гэж цаана удаа энэ бол арга байсан шүү тий. За дараагийн Монголын олонний танил хүн ямар дүртэй илүү ижлэх юм бэ гэвэл за энэ бол үнэхээр агуу. Үнэхээр агуу шүү. Yonshobu овогтой Бэмби Эренчин гэдэг хүн Монголын орчин үеийн утга зохиолын үндэслэлтийн нэг 2-р зууны манлаа монголч ирдэг Англи, Франц, Герман, Чех, Польш, Орос хэлтэй үнэхээр гаргууд эзэмсэн докторийн зэрэг хамгаалсан Монголын түүхэнд хамгийн гайхалтай хүмүүсийн нэг Бэмби Эренчин маань за ийм хүнийг бол ерөөдөө бол бас гайхалтай аним дүртэй бол би зүглэн шүү дээ. Уус энэ бол болох алдас бол үнэхээр бол нүгэл болгож бол аним дундаа бас маш алдартай, аним дундаа том хүндлэгдсэн, аним дундаа бас хамгийн хүчтэй гэж явагддаг алдартай Блич анимын Shinigami-гийн босс
Ямамато яг адилхан байна. За ерөөдөө бол сахал магал нь адилхан багтаа. Гэвч энэ бол сахлаар адилхан биш ээ. Энэ хоёр хүний мэдлэг ухаан. За Ямаматогийн хувьд бол чадал нь бол биличтэй эхний 5-аа ордог. Төгс дүрд төгс хүн тохиол мэдээ бол үнэхээр агуу Монголын хамгийн агуу зүтгэлтэй. Кино театр жинхэнэ мэдэж үзцгээ Cinemanex. За ингээд part 2 маань дуслаа. Part 3 маань удахгүй гарна. Part 3 дээр 24/7 анарын шууд эхлэн анар яг ямар дүртэй адилхан байх гэдгийг шууд эхлэнэ. Тэгээ subscribe дараарай цааш та бүхэнд төсөөлөг гоё бичгүүд гарна шүү. Манайхоо. Нэг юм анхааруулъя. Хуруу зай те. Ерхэд бол удалдунд хийдэг зай. Янз бүрийн юм зүгээр ингээд тоглоомд хийдэг хуруу зайгаа хүмүүс ерхэд бол маш хайн хайж байна. Тэгэхээр ерхэд бол зайгаа ерхэд бол нэг нь хаяхгүй нэг төмөр саунд хийгээ багцлаад дуусан зайг ингэж хүлээж авдаг бас газрууд байт юм байлээ. Ингээд хог аяглаа зөв хайдаг те. Тиймэрхүү газарт ерхэд бол хуруу зайгаа өгөөрэй гэж зөвлөё. Ерхэд бол энэ аянд бас манай Cinemanex маань хамтарч байгаа.